Мөрөн дээрмэн гялалзах эрдний таван хушуу, мөнх орших түмний минь итгэлийн гэрэл болог. Малгай дээрмэн мандсан Монгол төрийн соём маргаашийг гэрэлтүүлэх магдын гэрэлт наран болог хэмээн төр ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй Ахмад дунд залуугийн төлөөлөл албаагчдыг өнөөдрийн нэвтрүүлгээр онцолж байна. Тэдний туулсан амьдрал, хуримтлуулсан туршлага, аюулгүй нийгмийн төлөөх ариун үйлсийн залгамж холбоо юм. Би 1985 он цагдаагийн дээд сургуулийг төгссөн. Гэхдээ би чи 1994 онд мөрдөгч хийсэн юм шүү дээ. Төгссөн хойч гэж нөгөө 3 дахь курсээс шууд мөрдөгч хүн олдохгүй болоод. Тэгээд бидний чи шууд ахлагч цолтой мөрдөгчөд тавилж ирсэн байхгүй. Тэгээд төгссөн сургууль бол 95 он л доо. 1995 он цагдаагийн дээд сургууль. Миний хувьд чинь 2010 онд цагдаагийн академи гэдэг нэртэй багт нь ороод за тэгээд тэр дунд чинь дотоод хэргийн их сургууль болж нийслэл өөрчлөгдөд. Тэгээ 2014 онд дотоод хэргийн их сургууль төгссөн. Тэгээ яг төгссөн жилдээ л мөрдөгч болсон. Одоо тасралтгүй 12 жил мөрдөгчөөр ажиллаж байгаа. Би ч 2016 онд хувь сахиулах их сургууль гэж нэртэй багт нь элсэж ороод тэгээд тухайн үед ч нэг хөтөлбөрөөр шинжлэгдсэн. 2.5 дээр нэмэх нь 1.5 нэмэх нь 1 гэх хөтөлбөртэй байсан байхгүй. Тэгээд 2.5 жилээ сурчаад голт нь авснаа дид ахлагчаар нэг 2 газар ажиллаж исэн байт. Тэгээд яг 2019 онд ч тэр үед чинь тэгээд дунд нь бас нэг эргээд нэг хөтөлбөр нь 4 жил хөтөлбөртэй болчлоо гэж бид нэрийг сургууль руу татсан чинь буцаад нэг ковид гарчлаа гэд. Тэгээд нөгөө цагдаагийн байгууллагад бас нэг ажиллах хүн хүч тотмог байна гэд. Одоо яг тантай адилхан бас тэгээд бидний буцаагаад бас дахиад дид ахлагчаар тушаал гаргаад тэгээд бид нэр өстэй дахин нэмлэгдээд ажиллаж исэн байхгүй. Тэгээд дотоод хэргийн сургууль болоод 2020 оны 12 сард бас л яг ковидын нэг цар тахлын үед 20 цэрийн дэглэмтэй байх үед бид нар бас төгсөж ирсэн. Миний хувьд анх томилогдсноос хойш мөрдөн шалгах үйл ажиллагааг бол 25 жил явуулсан байгаа. Энэ дундаа бол би одоо 90 сурвалж чиглэлээр Монголын цагдаагийн байгууллагад дагнан мэрэгшиж ажилласан юм бол багч байгаа. 90 сурвалжлах мэдээллийн одоо их хөгжлийг бол тухайн үедээ цуглуулж чадсан. Одоогийн яриад байгаа тэр big data гэдэг одоо цуглуулж чадсан data analyst би орчин үеийнх нь юугаар хэлж штэ тийм ээ. Энэ гэмт хэргийн оргон зайсан хүний очиж болох газрын талаа аналитик энэ чиглэлээр бол мэрэгшиж ажилласан. Намайг анх мөрдөн байр цагчаар томилогдож ирэхэд ах нар бол хүнтэй хүн шиг харьцаарай гэж их сургадаг байсан. Ер нь бидний нийгэм бидний амьдарч байх үед аав ээж маань ч гэсэн худлаа ярьж болохгүй шудраг байгаараа хүнтэй одоо сайхан харьцаж байгаарай гэсэн үгнүүдийг л хэлдэг байсан. Бидний амьдралын зарчим бол ердөө тэнд л тулгуурж ирсэн. Миний хувьд ч гэсэн одоо дээр доорыг ялгаж байгаа хүнтэй хинтээч адилхан харьцахыг хичээдэг. Энийг одоо залуу үедээ хэлхийг үргэлж хичээдэг. За цагдаагийн байгууллагад ажилладаг албаагч нарын хувьд бол ажил бол маш хүнд, ачаалттай. Яагаад тэгэхээр одоо гинт шүнээрээ хэрэг гарна, дуудагдана, хэдэн цаг ч хамаагүй дуудагдана. Таныг эхнэр хүүхдээ гадуур зугаалаа явж явах чи хүртэл хэрэг гарлаа гэж дуудана. Тэгэл эхнэр хүүхдээ үлдээгээл бид нар тухайн газар дээр очдог. За юу гэдгийг гаднаас төлөөлөгч нар ирлээ гэхэд за тэнд цэг дээр хамгаалт аваарай гэхэд тэр цэг дээр тогтоосон хугацаанд байж л байх хэвээр. Тэнд хойно чиний аав ээж эмнэлэг твтэж гин үү? Эхнэр хүүхдээ чинь төрсөн өдөр байна уу? Тэр үнэхээр хамаагүй байхгүй. Та үүрэг хүлээсэн л бол тангараг өргөсөн л бол тогтоосон хугацаанд тэр хугацаа байж байгаа л ёстой. Цагдаагийн байгууллагын албаагч иргэд хоорондоо харилцан ойлголцоод нэг ингэж итгэж хүндлээд ингэж ажиллах юм бол энэ цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа илүү тогтворчин тий хин хиннийгаа бас нөгөө нэг нэр хүндэд нь халдахгүй асуудлууд бас нэг талдаа бас цэгцэрх юм болов уу гэж би дотроо бодож явдаг цагдаагийн албаагч үнэ. За цагдаагийн байгууллагад сүүлийн жилүүдэд технологийн дэвшлиг даман дээрээс нь инновацийг ер нь үйл ажиллагаанд ихээр нэвтрүүлж ашиглаж байгаа. За энэ дундаасаа бол миний одоо өөрийн ажиллаж байгаа салбар буюу мөрдөн шалгах үйл ажиллагаа, мөрдөн шалгах чиглэлийн салбарт бол бас технологийн дэвшлүүдийг бас ихээр нэвтрүүлээд одоо өнөөдөр бол ер нь ашиглаад тэгээ мөн дээрээс нь бас хүний эрхийг хангах чиглэлээр бас улам илүү боловсронгуй болж энэ бол бид нар үйл ажиллагаанд өдөр тутамдаа байнгын мөрдлөг болгож ер нь ашиглаж байгаа. Технологийн дэвшил нь бол цагдаагийн байгууллага яг хөгжлөөс ахуулаад ингээд үе үедээ ингээд тухайн дарга нарын
удирдагч нарын ерөнхийдөө бол бас ингээд мөрдөн шалгах ажиллагааг аль болох эсвэл цагдаагийн байгууллага үйл ажиллагааг ингээд аль болох хялбар болгох, аль болох одоо илүү одоо хүний эрхийг хангасан. Мөн дээрээс нь тухайн албаагч үйл ажиллагааг хөнгөвчлсөн. Иймэрхүү байдлаар юу нь бол явуулахад илүү чиглэсэн байдаг. Одоо ч ер нь бол ясагийн чиглэлээр бас ер нь цаашд ер нь улам илүү өсөж хөгжих хандлагатай байгаа. Ийм хэлбэрээр явж байгаа. За Ахмад үеийн ажиллаж исэн туршлагаас ахуулаад яг өөрсдийн алдаа оноон дээр одоо тухайн одоо өөрсдийн алдаа оноон дээр тухайн туршлагыг одоо хоригдлуулад тэгээд мөн дээрээс нь ийм чиглэлээр одоо ингээд цааш үедээ одоо бол цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг бол илүү ийм төвшлөлтөд болох шаардлагатай юм байна гэдэг ер нь бодлогын хүрээнд за дунд үеэс санаачлага одоо санаачлага гарч ирж одоо залуу үеийн бид нэр энэхүү төвшлөлтөд технологиг одоо цаашаад хэрэглээд одоо үйл ажиллагаанд ингээм мөрдлөг болгоод яваад байгаа. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд бол яг одоо залуу үеийн бид нэр үүнийг бол түлхүү ашигладаг байх нь зүйтэй гэж боддог. Миний хувьд бол учир юу вэ гэхээр энэ бол цаашлаад бол бидний яг цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд цаашаа ашиглаж, хэрэглэж, хөгжих, дэвших ерөөсөө яг үндэс суурь нь бид бүхэн энийг ашиглаж улам дэлгэрүүлж одоо байнгын ингээд үйл ажиллагаанд ингэж мөрдлөг болгож ажилласнараа зэрэг бас нэг тодорхой хэмжээний туршлага тогтноо. Үүнийхээ алдаа оноог нь бид мэддэг болно. Тэгээд цааш дараагийнхаа үедээ бидний үнийг бол улам илүү сайжруулах, улам илүү боловсронгуй болох бас тийм боломж болцоо байдаг юм болов гэж харж байгаа. За хэдийгээр би бас өнгөрсөн нийгэм буюу социалист нийгэмд амьдарч байсан хүн хэдий ч гэсэн хүний амьдралын яг үнэн чанар мөн чанар юу вэ гэхээр шудраг байх. Цагдаагийн байгууллага тэр дундаа мөрдөн шалгах байгууллага алба бол шудраг үнний төлөө тэмцсэн энэ он жилүүдийн түүх байдаг. Бидний энэ эрх зүйн гол их сурвалж болсон цагдаагийн байгууллагын дүрмүүдээс гадна 1926 онд аливаа хэргийг мөрдөн шалгах хууль анх батлагдсан байж байгаа. Мөрдөн шалгаав алба гэх чинь энэ цаг үеэс хойш 100 жилийн өөрийг үтсэн байна. Цагдаагийн албан хаагч бол шудраг үнний төлөө явдаг. Иргэд яагаад цагдаад хүүхдүүд яагаад дуртай байдаг вэ гэхээр тэдний үзэж байгаа соёл урлаг, кино шудраг үнний төлөө дэмждэг тэр сайхан нэмжин сэтгэлтэй хүний төлөө гэсэн хүмүүсийн тухай байдаг. Тэгэхээр цагдаагийн албан хаагч хүн бол хүний төлөө ажиллаж байгаа өөрийгөө зориулж байгаа хүн учраас шудраг байх хэрэгтэй, иргэдтэйгээ тэгш харьцдаг байх ёстой л гэж ингэж хэлмээр байна. Хэдийгээр социалист нийгэмд сургадагч байсан гэсэн зах зээлийн нийгэм байлаа ч гэсэн ямар ч нэгэн хүн хүнтэйгээ хүнлэг ёсоор харьцна гэдэг бол хамгийн чухал зүйл. Хүнтэй хүндэлж харьцна гэдэг бол бидний одоо ярианы эхлэл бөгөөд хүний одоо мэдлэгээс бүх одоо харилцааны эхлэл эхэлдэг. Тийм учраас дунд залуу үедээ хүнтэй ээлдэг боловсон харьцаж байгаараа хэдийгээр гэмт хэрэгт холбогдсон хүнч гэлээ гэсэн тэр хүмүүст бол эрх бий, хохирсон хүнч гэсэн эрх бий. Цагдаагийн байгууллагад ажиллаад ер нь ажиллахын юм гоё юм бэ гэдэг хэлэхээр тийм. Энэ өөрөө нөгөө нэг залуу хүний ажил л да. Ер нь бол залуу байх үедээ бол жинхэнэ нөгөө нэг барын ам руу гараа ихээс буцахгүй гэдэг шиг гал шиг дүрлцэж ажилтдаг л ажил л да. Энэ тодорхой хугацаанд ингэж дүрлцэж ажилтдаг ажил. За тэгээд ерөнхийдөө тодорхой хугацаанд болоод ирэхлээрээ доод үедээ энийг өвж уламжлуулдаг. Тэгээд ер нь бол ийм алба байсан шүү те. Бид нэр ингэж хэрэг шалгадаг байсан шүү. Хэрэг шалгана гэдэг маань ийм байдаг шүү ч гэдэг юм уу те. Цагдаагийн байгууллага уялдаа холбоо гэдэг юм бас нэг ийм байдаг шүү те. Хэвжрэм хамгаалах алба, эрүүгийн цагдаагийн алба, гэмтрэг зөрчил шалгах алба гэдэг. Эднэр бас ингээд бид хооронд ийм уялдаа холбоотой шүү те. Мөрдөгч ихлээрэл дан хэрэг шалгаал ингээл цаасны ард ингээд суугаад идэг те. Хэрэгтэнтэй харилцаал охирчтой уулзаал ингээд яваад идэг юм биш. Хэргийн газрын үйлчлэгийн хамгаалт авахаас эхсүүлээл нийтийн хэвжрэм хамгаалах алба, хэргийн газрын үйлчлэгийн хамгаалт авч जैन эрүүгийн цагдаагийн албаны мэдээлэл цуглуулж ийн ч гэдэг юм уу те. Ингээд мөрдөгч нар болохоор нотлох баримтаа бэхжүүлж ийн ч гэдэг юм уу. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нар бас мөрдөгч нартай хамтарч ажиллаж ийн ч гэдэг юм уу те. Ингээд бас үйл ажиллагаанууд хоорондоо уялдаа холбоотойгоос явагддаг. Анх одоо намайг цагдаагийн байгууллагатайг томилогдож байхад мэдээж ажлын мэдгүй орж байгаа шүү дээ. Тэгэхэд бас намайг яг заад чиглүүлж исэн хэд хэдэн хүмүүс байдаг. Тухайн хүмүүсийн
хэлж ийсэн, ярьж ийсэн одоо тэр өөрсдийнх нь яг тодорхой яг ерөнхий тийм зарчмын ойлголттой байдаг надад өгч ийсэн одоо хүртэл яг тэр хэвээрээ байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг бол яг энийг л одоо ер нь бол тэр хойч үедээ тодорхой тэр арга зүй хөвшүүлэх одоо энэ цагдаагийн байгууллагад цаашдаа ажиллахад бас ямар зарчмаар ажиллах юм бэ? Яаж ажиллах ёстой юм бэ гэдгийг бас хойч үедээ үлдээх. Одоо ингээд би анх мөрдөгчөөр томилогдоод ирж байхад ч гэсэндээ надад нэг ахлах мөрдөгч зааж ирсэн. Одоо өөрөө би ахлах мөрдөгч болсон байна. Тэгэхээр зэрэг би бас нэг шинээр томилогдоод ирсэн мөрдөгч дүнжтэй бас нэг тодорхой хэмжээнд ийм төрлийн гэмт хэрэг бас ингэж шалганаа гэдэг байдлаар бас нэг арга зүйг хөвшүүлээд үлдээх ч юм уу. Иймэрхүү байдлаар ингээд дараа нэг харахад тэр хүн одоо ингээд тухайн арга барилд эзэмшиж гисэн. Тэгээд яг үүнийхээ дагуу ажилтдаг бас хойч үедээ бас яг тухайн арга барилыг бас ингээд эзэмшүүлээд ингээд цааш хойч үедээ үлдээгээд явж байгаа. Энийг л одоо миний хувьд бол залгамжлаа гэж нэрлэх байна. За тэгээ мөнх хоёрын хувьд одоо залуу үеийн төлөөлөл болж байгаа албаагчийн хувьд бас миний бодол санаатай ямар санаа бодолтой байгаа ярина уу? Миний хувьд бол за байгууллагын одоо соёл болж тогтсон гэж тайллаа шүү дээ. Хойч үеэсээ өөрсдийн арга барилыг дараагийнхаа үедээ бас өглүүлдэг, арга барилыг эзэмшүүлдэг. Иймэрхүү байдлаар ер нь бол өөрсдөө дотоод одоо байгууллагатаа бас дараагийнхаа залхамж халааг бас ингэж бэлддэг. Бас энэ том соёлыг бас ер нь цаашдаа ч гэсэндээ би ч бас цаашдаа бас энэ арга барилыг, энэ соёлыг бас ингэж өглүүлээд дараагийнхаа үед бас залхамж халаатаа бас ингэж сургаад явах хэрэгтэй юм байна гэж ойлгож байна. Миний үед бас мөрдөн шалах албанд буян жаргал бошуучтай бас их ойрхон ажилладаг. Буян жаргал бошуучи бас ажиллах арга барил гэх мэтлэн зүйлсээс бас их суралцж явдаг л да. Тэгэхээр одоо энэ дунд үеийн одоо яг төлөвлөл буюу одоо Ахмад үеийнхаа мөн дээрээс нь залуу үеийнхаа одоо гүүр болж байгаа хүний хувьд таны хувьд одоо залхамжлаа гэж юу ойлгох вэ? За юун төрөнд ийм сайхан нэвтрүүлэгт Ахмад үетэйгээ, залуу үетэйгээ гэж орж байгаад маш их баяртай байна. За тэгээд бас дунд үеийн төлөөлөл гэж те энэ олон сайхан залуучуудыг төлөөлж бас ингэж үзэл бодлоо илэрхийлж байна. За дунд үе гэхлээр ерөнхийдөө бол манай үе болохоор нөгөө нэг хуучин хууль, шинэ хууль хоёрын яг завсраар орж ирсэн. За тэгээд ах нар бол бид нарт юмыг заахтаа бол ерөнхийдөө бол их хатуугаар зааж өсгсөн шүү дээ бид нарыг. Тэгээ одоо шинэ үеийн залуучууд орж ирж байгаа. За энэ залуучуудад бол хатуугаар гэхээсээ илүүгээр те юмыг ойлгуулж учирлаж тайлбарлаж энэ хүмүүс бас юмны учрыг ойлгодог тийм үе бас болчиход байна те. За тийм учраас залуу үеэ яаж халамжлан хүмүүжүүлэх вэ, сурган дадлагжуулах вэ? Ахмад үеэсээ бидний өвлж авсан юм хэрхэн энэ хүмүүст бас нааж үлдэх үү гэдэг зүйл бас маш том ачаа бас бидний нуруунд ирсэн болов уу гэж бас би бас хардаг. За тийм ч учраас дээд үеийнхаа уламжлалыг эвдэхгүй доод үедээ тэр уламжлалыг зөвүүр нь өргөжлүүлэх бас нэг тийм үүрэг хариуцлага тийм шаардлага бас биднэрт бас үүссэн байна гэж бас миний хувьд бас боддог. Намайг цагдаагийн байгууллагад томилогдоод ирж байхад бас надаас туршлагатай одоо манай ах нар штэ бас их халуун дотноор хүлээж аваад надад бол энэ ажлыг бол зааж сургаж ирсэн. Тэгээд ерөнхийдөө бол тухайн хүмүүсийн л одоо тэр надад тэр зааж сургаж ирсэн тэр арга барилыг бас ер нь бол би бас одоо гэдгөө бас дүү нартаа зааж сургах тухайн арга барилыг өвлүүлэх иймэрхүү байдлаар ингээд ажиллаж байгаа. Ер нь цагдаагийн байгууллагын бас нэг залхамж халаа гэдэг нь одоо тухайн яг л одоо тухайн агуулга дээр бас байгаад байт юм болоо. Одоо зүгээр л шинэ албаагч орж ирлээ. Тэр албаагчийг сургалаа. Сурсан мэдсэн албаагч дараагийн үедээ бас тухайн арга барилаа өвлүүлээд явах нэг ийм л зарчим байдаг юм болоо да. Тэгэхээр цагдаагийн байгууллагын залхамж халаа гэдэг нь бол одоо ч өмнөч байсан. Одоо цаашдаач байсаар байх болно. Цагдаагийн байгууллагын энэ 105 жилийн түүх бол уламжлал шинжилэл дээр тулгуурлаж явдаг. Ер нь бидний бүх үйл ажиллагаа, үйл хөдлөл бол бүгд одоо журамлагдсан манай байгууллага бол тогтсон дэг заяг үнд зүйлтэй. Цагдаагийн байгууллагын үнд зүйл бол эх орон ард түмэндээ өргөсөн тангараг байдаг. Бид бусдын төлөө амиа зориулна гэж тангараг өргөсөн
хүний төлөө амьдралаа зориулсан ийм хүмүүс, бахархалтай хүмүүс байд юм шиг гэдгийг бас иргэд ойлгосоо гэж ингэж хүсдэг юм аа. Миний 37 жил төрийн тусгай албан зүтгэсэн энэ зүтгэл бол чин сэтгэл, үнэн зүтгэл байсан. Үнэхээр төлөөч би Монгол төрийн өндөр дээд шагнал, Монгол улсын гавьяа туульч хэмээх эрхэм цолыг хүртсэн гэж өөртөө итгэж, бахархаж энэ байгууллагаараа өргөж баярлж явдаг.